Хөөе бидрээс тусламж аваач. Нүдэн дээр энэ яаж 3 сая төгрөгийг цалинтай гөлөг бидрээс илүү амьдраад байгаа хэлээч. Бид нар олий. Бидрийг хамгаал ойсныхаа харин шанд нь шан харамж өг тэр татвар материал хуулгалт гэдэн заасан нэг 100 200 гэдэг үлстэй гоё ойлоо шүү. Бүр нэр цаас оршин суугаа хаяг регистрийн дугаар хороо мороотой дүүрэгтэй нь явуул шүү. Тийм үү? Хизээ хаан яаж аялж цугаалж шопинг хийж хүүхдээ хаан өгсөн бүгднгийн гаргаад тэр шүү. Сайн байцгаана уу дэлхийн өнцөг булан бурц байгаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргээд Эдэн подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр манай студид за дуусшгүй галт цогтой за бид бүгдийн одоо маш сайн мэддэг зарим нэгнийх нь хайртай зарим нэгнийх нь үзэн яддаг бүсгүй хөрөлцөн ирсэн байна. Энэ миний ярилцж байгаа хоёр дахь удаа одоо давтаж ярилцж байгаа юм зочин байгаа. За цэцэг бэм хөрөлцөн ирсэн байна. Баярлалаа. За сайхан хаварчж гин үү? Сайхан хаварчж өвлжж намарчаад одоо бүх төрлийн баярыг тэмдэглээл явчих. Аха. Тийм. Амар утга төрөл төр амьдраа. Дуусшгүй ирч хүчтэй гэд хэлсэн. Би зөв тодорхойлсон уу? Чи өөрийгөө юу гэж боддог вэ? Одоо хавар тэгэл тамирдсан сууж байгаа шүү дээ. Одоо тэг нас нь хаачихв дээ гэдэг шиг. Гэтэ одоо тэгэд ирч хүч байх үедээ байна, байхгүй үедээ тэл байна шүү дээ. Өнөөдөр би цэцгээтэй уул нуус төржмөргүй байна. Гэхдээ яг хөө зарим нэг асуултыг шууд монголчууд гэлтгүү дэлхийд дээр ч байсан. Ерөнхийдөө гэхдээ ер нь сүүлийн хэдэн жил монголчуудыг хараад байна. Facebook гэдэг зүйл монголчуудын амьдралыг шийдэж байгаа юу? Шийдэл байт. Орнгоор нэрвэлж байгаа шүү дээ. Аха. Энд өөрөө оролцдог уу? Зарим хүнд нь оролцож бүр гай болдог. Энэ муулгач яаж дугаа болох юм? Ямар ядаргаатай хүүхэн бэ гэдэг. Аль насандаа хийсэн үеийн үрээр намайг дандаа ярьд юм болоо гэж бодож байгаа. Пост сошиал дээр цэцэг бэмб амьдрал дээр цэцэг бэмб хоёрын ялгаа. Сошиал дээр би нөгөө айгүй их юм бичих дуртай хүн юм шиг байна. Аха. Тийм. Тэгээд ингээд айгүй их юм бичин тэгэл ингээд юм болгоно чи яриад байхаар чинь ямар лайв хийж чадахгүй ичээд идэг хүн чинь бичнэ. Тэгэл бичгээрээ илэрхийлсэн айгүй хурц илэрхийлдэг. Одоо тэгвэл ийм урт юм уушдаг хүн байхгүй шүү дээ. Товч бөгөөд тодорхой straight to the point. Тэгжэл хүн айгүй хурдан нэг ийм хэлгээд тах шиг байна. Ойлгуулж байгаа юм чи. Тий. Одоо тий. Хоёрдугаар гэх юм бол пост гэхэр яг янз янзын шүүмж явдаг л та. Гэхдээ би постонд их анхаарал хандуулдаг хүн биш ч гэсэн яалтчгүй нэвтрүүлэгт орж байгаа учраас бага байр сууринаасаа хэд ингэж гүжүүдэлж эсвэл тойрдог ингэж явж яснаа гинт баруун даардаг гэдэг ч юм уу цэцэг бэмбийн талаар ийм шүүмжүүд их явдаг. Энийг анзаардаггүй тий. Үгүй ийм баггүй да. Хүмүүс хараа уучкаг уучрал. За би бол бямбаа өгтөө цэцгээ. Тэнгүүд миний үзэл бодол ховсон өөрчлөгдөх боломжтой. Энийг яг ойлгохгүй. Нэгт. Хоёрт би уучрлыг яриаггүй. Уучрлын үзэл бодлыг эсвэл бусдад хийсэн алдааг ярьж байгаа. Хор хүнэлийг хөрөн хөвчлэн. Тэнгүүд учрал чинь одоо дандаа юу гэдгийг би чамаг одоо ингээл энэ учрал өстө хогийн залуу байхгүй. Энэ муу уулгаач аим баав нэг واخхгүй юу гэл одоо тий ингэж би бодож байгаа бол яг энэ чигээр амьдралыг тусгаж болохгүй шүү дээ. Гүү штэ учрал чинь нэрээ ийм сайн талтай. Учрал чинь ингэдэг байхгүй юу гэд. Чиний хувь хүний үзэл бодлыг чиний хувь хүнээс чинь салгах ёстой. Тэгхгүйгээр одоо юу гэдгийг нэг улс төрчийг юу гэдгийг нэг юм нэгтгэж хийсэн буруу үйлэр нь шувтан буруутгаж болохгүй ш тэр хүн чинь сайн ч юм хийн муу ч юм хийн. Сайн юм хийвэл сайныг хийлэлтэй. Муу юм хийвэл чи буруут одоо тийм бусад буруутай үйлдэл хийгээд байвал буруугийн шүүмжлэх эрхтэй бас зоригтой байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл юу гэдгийг одоо нэг юм аягүй сонир монохан чи одоо нэг шүтдэг те ингээл энэ улс төрч бол хор хөнөөл хийсэн ч сайн хүн юу гэдгийг одоо юу гэдгийг бусад одоо сайн юм хийсэн ч сайнаараа дууссан муу юм хийсэн ч муугаараа дуусахгүйгээр сайнаар дуусаад байгаа байхгүй юу. Гэтэл чи эн чи үгүй шүү дээ. Тэр хүн муу юм хийсэн байвал чи ягаад заавал дандаа тэрийг улс төрчид сайнаар шүтдэг гэж үү? Бага штэ одоо бүр ингээд намчад цүнхчд одоо юу гэдгийг мань мичиг ингээд татвараа төлөөд амьдарч байгаа нийгмийн нэг этгээдэг нэг ийм эс бөөм байгаа штэ энэ бөөмий чинь үл авшигчд бол анзаарахгүйгээр зүгээр л тэр хүний муу юм хийсэн ч гэсэн тэр шүтэл дагаал явж штэ тэр чинь буруу байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд амар хүмүүс biased ойлголттой. Чи муулаад байсан байж байгаа сайлаад байгаа гэдэг. Энэ миний мартамхайд биш байхгүй юу? Энэ миний тэр хүний харах үзэл бодлыг зөв ухаалгаар анализ хийж бурууг нь буруу шааж зөвийг дэмжих маш эрүүл одоо дүнэлт.
зөвхөн нэг шугамар биш тийм Тий. ээ. Олон янзаар ус. Тэр одоо би тэр хүнд өстэй биш юм чинь тэр хүнийг муу юм байвал хүү яж өгш яагаад ингэж байгаа юм бэ Гэдгийг хэлнэ. сайн байл браво чист гойшаалаа баггүй ер Тийм тэрнээс шууд нэг чихтэй биш тийм ээ. тий энэ амар одоо яах гэж бид нарт юм нэг жоохон сарамгчмагаас илүү тарих хөгцсөн юм дээ Төлбөртэй пост идэм үү? үгүй шүү дээ Never. тэр итгэл би сар сурталчлаач Кленус те. never bring clear as a glass шүү дээ Лайв ч нэг хийдгүү маа тий. лайв хэрэгчээд байдаг Лайв нэг тэнийг юм бэлч би нэг удаа нэг төсвийгээ татуулах гад тэгсэн чи бүр хүмүүс юу гэж аваад гэ харж чадахгүй юм чи ёо нүдний улаа ёо чичрээд бүр хам хөлс гараад тэгээ сүлдээ гэд ингээд таслаад унтраач лайв чаддгүй юм ба гижэтэл ингээл ерөнхийдөө улс төр одоо нөгөө юу гэдэг лээ оролдохгүйсэн чамайг оролтно гэж үгээдэг штэ ингээл ерөнхий ингээд заримдаа ингээд сошиал орохоор too much улс төр байдаг байхгүй ингээл таньдаг хүмүүс чи өөр хинч байдیں۔ Ингээл тэгэл хоорондоо маргалдцгаагаал улс төргүй амьдрч болохгүй бахтаа ч гэдэг юм уу. Эсвэл би чадах уу гэдэг зүгээр янз янз л асуулт зүгээр бодоод өнгөрдөг. Тэгвэл тэрийг оролдохгүйгээр амьдрч болох уу? Болохгүй шүү дээ. Яагаад? Энгийнээр. Гэхдээ яагаад надаас бусд нь юу гэдгийг ус төрчдөөс ч юм бусад олигархаас бусд нь амар зовлонтой амьдрч тэр хүмүүс жаргалтай дээгүүр нисэх хэрэгтэй. Үгүй шүү дээ. Хатаарах ч байгаатай биш байхгүй юу? Зүгээр л нийгмийн шаардлага тавьж байгаа. Би ч гэсэн гоё газар амьдмаар байна. Би бэлдэг байхгүй. Хүмүүс амар олон тэр бом их найдаар нь улгаалцсан байна л гэлтэх юм. Хэрвээ би заяа улгаалцсан бол за учирлаа. Мэн чинь гоё студид болгоод юм ажиг гоё юм шаачлаа гэд би чамд өгөн заяа. Магадгүй. Би найзаагаа тэгж дэмжих бах тий. За хулгайлсан мөнгөөрөө тэгдэггүй маа гэхэд би гараад гэрээсээ алхахад миний авч байгаа зам онхолтой тий ингээл хог мог навширсан одоо юу гэдгийг гэрэл мэрлэн ингээд астдаг байнавчдаг тий ийм байх юм бол энийг янзал би ийм юмар ямааргүй юм. Үгүй ятаад тийм үү. Ядаад энэ одоо ямар навширсан хөглөрсөн юм бэ? Энэ хүмүүст хөрхийн нэг байр бариад өг. Ой. Ийм ч нэ хулгай л дээ. Тэгвэл бид нар алхаад чаал. Оо энэ гоё хулгаалдаг. Гоё хулгаалгаараа бүр ой сэтгэлтэй хулгаалдаг шүү. Тийм сэтгэлтэй хулгаалдаг шүү. Бас нэг ганц нэг цэцэрлэг бариад өгцөн байлээ хөрх юм. Бас тий. Хэрэгтэй юм хийдэг тий. Нүд урахгүй. Тэгвэл нөхдүүд чи яах юм бэ? Үгүй шүү дээ. Яна энийг хөтлөгчлөө. Зүгээрээ. Үгүй байна. Ганцаараа л хашаага уулын амыг аваад хашаанда ханд цайз барайл дээгүүр нисэл одоо 100 болохоор портлет нь ингээл дугуурал явж байгаа юм. Нисэл доошоо харшүүлсэн ачаал доор байгаа идаан арт өмнө алдцуулчаал ингээл байж. Ер нь тэгээд хараа юм баггүй юу? Улс төр ярьдаг найз нөхдөс чинь магадгүй ингэж олонний танил ч юм уу. Би одоо өөрийгөө олонний танил гэж хэлж шилдэггүй, инфлюенсер ч гэж шилдэггүй. Би инфлюенсер биш, иргэн. Зүгээр тод байр сууриа илэрхийлдэг Монгол Улсын идэвхтэй иргэн. Олон хүн таньдаг шүү дээ, тий. Зүгээр олон хүн л жоохон нэг гадралдаг баг. Тэгвэл улс төр ярьжсэн хүмүүсээс надаас бусд нь нам хөөгүүлсэн хүн байна уу чи нэрлэл. Үгүй яа мэрсэр. Ер Тэгээд нь олонний танил тий. Олонний танил гэж байгаа. Хэцүү шүү. Бүгд намд орсон, бүгд 20,000 24 оны сонгуульд нэр дэвшсэн, иргэдийн төлөөлөгчд нэр дэвшсэн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчд нэр дэвшсэн. Бүгд аль нэг намын гишүүн болчихсон. Улсын хурлын гишүүн мишүүнд нэр дэвшэл явчихсан. Би хизээч тийм жижиг юмар оролдохгүй гэж би насаараа хэлж гин, цаашдаач хэлж байгаа. Над тийм амбиц байдаггүй. Хойлоо ингээд би чамаас асуугаад хойлоо ярилцчихгүй тэр хүмүүс үзээ яд юм бол яа гэм бэл. Яагаад тэрээр тийш өвхөлтэй байгаа юм бол? Тэр мөнгө баг шүү дээ. Тэ? Тэр мөнгө. Яг би ч мэднэ л дээ зүгээр чиний амаар хэлүүлчихье. Ээ тэнд дараа мөнгө байна. Тэнд авилга хийх харахвал албан тушаалаа уруулан ашиглах боломж байна. Тэнд нэр алдар хөөхөөсөө илүүтэйгээр амин зогоо хийж байгаа хүмүүс л тэнд маш олон байгаа. Түүнээс юу гэдгийг үгүй одоо яг өнөөдөр учирлаа хоёлаа 7 сая төгрөгөөр ажиллаад эх орны төлөө зүтгэж өлчиж чадах уу? Чадахгүй шүү. Үнгэл. Тэ? Чадахгүй. Бодохч байна гэдэг шиг үү? Тий, бүр хөсөгчгүй байгаа шүү. Хүсгүй наашаа зүгээр бодоогүй юм байна. За тэгэхэд бит хоёр амьдралаа аятайхан аваад явхад мөнгөний шаардлага хэрэгцээ гарч ирж штэ. Ятаад нэг найз ах トゥ хамаатанда 8% зээлийн 3 болох ч юм болох ч гэдэг ч юм уу заван санаа гарч ирж. Тэгэд үндсэн хүнийхээ үзэл баримтлалаа сухарна гэдэг бол одоо би бол гэдгийн бурхны шинтэй хүн бас бусдад буруу хийчихгүй юмсан гэж боддог. Хүний юм хулгайлчихгүй байх юмсан гэж боддог хүний хувьд бол над шиг моралтай хүн бол ороод бол араасаа утга шалгуул. Алуулна. Тэр бол маш амархан асуудал. Уу яадаг юм бэ? Янган манзал биеийн үнэлэгч порно киноны яваад Сингапурын биеийн үнэлэгч би чинь бүр порно киноны стар ч юм дэ мэдгүй. Сингапурыг сонсоод порно киноны яваад болсон юм аа. Би намайг Twitter дээр тэгж бичдэг юм лээ. Тэ би одоо киногоо олж үзэх юмсан гэж бодоо. Чи ч гэсэн үзээрэй заяа олдвол.
Архивч хансан те нэрээ бас залуу занд нь насандаа тоглож исэн байдаг бол те бас тоглохгүй яваа түү гэж бодож байгаа. Би гоё охин байсан биш үү шээ гэдэг. Ингээд тийм янз бүрээр нь ингээ хийлгэж байгаа. Зүгээр энэ хүнийг нөгөө нэг амьдаар нь булшиж болдог ертөнцид тэнд оруулж заавал алуулж шулуулах юм шаардлага байгаа юм би. Гэтэ тэрнгүү миний морал дээр хамтдаа хулгай хийгээд идээгүй гэд хэлж чадахгүй юм тэнийг зантаа юм чинь хүний нөгөө нүдний хор болгол. Юмдаа л гэж боддог. Тэгэхээр над шиг хүнд бол төрд байгаад хэцүү. Тэгээ энэ цаг үе нь бас биш байна гэж би боддог. Тэгээд хизээч тийшээ орж одоо нөгөө буянга болонгорт тулахгүй. Тий. Сая чи надаас асуусан шиг чамд ч гэсэн тийм найзууд танилуд зөндөл байгаа. Би бүр хэлдэг шүү дээ. Хөөе бидрээс тусламж аваач. Нүдэн дээр энэ яаж 3 сая төгрөгийг цалинтай гүлэг бидрээс илүү амьдраад байгаа. Хэлээч. Бид нар ойлий. Бидрийг хамгаал ойсныхаа харин шанд нь шан харамж өг тэр татвар матрах уулгалт гэдэн заасан нэг 100 200 гэдэг л таг гоё ойлоо шүү. Бүр нэр цаас оршин суугаа хаяг оркестрийн дугаар хороо мороотой дүүрэгтэй нь явуулна шүү. Тийм үү? Хизээ хаан яаж аялж цугаалж шопинг хийж хүүхдээ хаан өгсөн бүгднгийн гаргаад тэр шүү. Бидрээс тусламж авалтаа гэ би бүр үе авилгачтай хайгаад болохгүй байх гэдэх юм. Бидрээс тусламж ав гэд. Тэгээ би тэр 100 хэд гэдэг дугаарлуу ингээд бүр залгаад хэлмэр боллоо. За. Тэг тэгсэн чинь та нэрээ нууцлах уу гэж байгаа байхгүй юу? Гэхдээ нэрээ нууцлуул яах юм гэдгсэн чинь яаж шийдвэрснийг нь хэлэхгүй гэж байгаа байхгүй. За. Тэгээ гэд би бүр үгүй ч одоо хүүе энэ ч авилга албан тушаалын хэрэг болоод шүү дээ ч одоо. Бүрөө тий. Үгүй ихэр ч одоо ингээд хүн ингээ олоо хийж яхад матаа хийж яхад чинь энэ бүр бодтой юм ярьж яхад чи яагаад ингэж байгаа юм бэ? Тэгвэл би нэрээ ингээд хэлчихэр чинь миний аюулгүй байдал яах юм? Та нар хамгаалах юм уу? Шүүгүүлүүлэх чинь тухай хууль үйлчлэх үү? Жишээ. Тэгээ та нэрээ хэлэх юм бол яаж шийдвэрснийг хэлнэ. Бүрөө утгагүй гэж болохгүй байхгүй да. Гэтэл чи бид хоёрт одоо баг ингээд тоолол энэ чи бид хоёр хөл гарын хуруу муруу бүгд л одоо дүүрнэцтэй. Бид бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ. Төрд ороод бүгдээрээ сайхан амьдарч байгаа бүгд л харж байгаа шүү. Үнэ. Тий. Гоё байранд очихоор чи бүгдээрээ л улс төрчид энэ тентгийн албан тушаалтангууд намын цог баригчдал байж байгаа юм. Чиг бодтор танилуд найзуудаа шүүмжилж ирсэн үү? Тий. Ичих хэрэгтэй найзуудаа. Тэгээ иччээд тэгээд юу гэдэг яагаад гэвэл юм баггүй. Бүх юм шудраг байх хэвээр. Бид нар ингээд юу гэдгийг за чи подкаста хий чинь чи бизнесээ хий чинь байга зараа шаглаад амьдарч чинь тийм үү. Гэтэл яг бидний тэр төлөөд байгаа дарамтлуулаад байгаа тэр татварын мөнгөөр бид нар ингээд зугаа цаал тий. Ийм бэлгэвшний мөнгө, дамсгны мөнгө, эсвэл энэ тентгийн хоцолын мөнгө болгоод яваад иж болохгүй шүү дээ. Тэг хүн бас нэг ичгнүүртэй амьдрах хэвээр. Тэгээ хамгийн аимшигтай энэ буруу аргаар авилгаар ингэж алтан тушаалаар баяжсан найзууд биднээс баярхаад байгаа зү шүү. Чам баярхаж байгаа зү. Гоё юм чи нэг юм аалаа. 3 саяын цалингаар ямар ацаараа тэр өдөр тийм ашиг авах юм. Чифтер мэдэн шүү дээ. Муухай анзаарга ярихаар өрөнд орцсон, бэтэнд орцсон танилуд social close day гэдэг хаалттай хэрэгэлдэг шиг. Төрийн алтанд орсон залуучууд тэгж хэрэгэлдэг. Байна. Одоо бүрсүүлдэ бас тэгж байгаа шүү. Хэлж хэрэгэлж байгаа closed болгоод. Show off болол те. Анчгүй шүү даа. Барахгүй шүү гэх. Гэтэ хамгийн амар нь тэр closed байгаа хүмүүс нь хөөрхөдөө нөө хит найз нартал гайхах гэдэг юм шиг байна. Тий. Тэгээ харна шүү дээ бид нар ч юмсаа. Танилуудтай зарим би найз биш шүү дээ жишээ нь тэдэртэй. Яг танил гэтээ яг надад харуулмар л юм шиг байна л та. Тий, харуулах гэж л угаасаа хийж аашдаг. Тий. Харуулах гэж за юу вэ чи нэг подкаст хийсэн болол явж гинөө агшаа. Тий. За хаслэр игэл явж гинөө тий. Тий, амар хэцүү тий бүр ингэ яаж жаа флекс хийчих гэ тий ингэ аюу хэцүү. Тэгээд ингэ манус чи ингэ ямар ч хулгай молгой хийгээгүй амьдрангууд өнгөрлөө гэд тастаж аваачаад төмний дүүдэн дээр авчираад. Хүүе би ямар нүүрс мөрс чинь зөөцсөн шүү дээ. Талбай нүүрсж авч үзээгүй тийм үү. Тэр нэг хоногч ажиллаж үзээгүй хүмүүс энэ бол Tinkerville хаслахгүй юу? Тэгээ би албаар бүр за уучлаарай та нар нэг л өдөр ингэж ийм болоход их ч нь бол ингэж л байж байна. Тэр үед харин тий. Тэр үед хараа let's see. Баггүй юу? Бүр ингэж зүү өрөөд идэж бүр ингэж найз нар ингэж одоо юу гэдэг нөө хизээ юм байлаа да гэдэг чинь чамаг сайн яваад байгаа чинь бол мэдээж баярлна. Гэтэ бусдын боломжийг хулгайлаад байгаа чинь би чамаг хөхөлн дэмжихгүй гэдэг хүний нэг байхгүй юу. Тийм болохоор бас найз нар ч гэсэндээ энэ булгаач гэл ингээл бас ингээл боддог л баг. Тэгээ ер нь энэ сайхан нүдийг одоо тийм бусад буруу хийсэн хүмүүсийн ямиг харж одоо бас гимтэмэргүй байна те. Тэгэхээр чи ингээд уур хүрэн шүү дээ. Яа хайг. Нөө. Болохгүй байхгүй. Watch me win.
Then watch me do it again. Монголын оюутны сагсан өмгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За, харилцааны асуудал найз нөхөд танил гэж ярьдаг те. Янз янзаар яригддаг. Зарим хүмүүс бүр амжилтанд хүрэх гээд явж байгаа эсвэл хүрээ явж байгаа зарим хүртэл үзэл бодол юм бид. Өөрт хэрэггүй болцсон хүмүүстэй одоо харьцмааргүй байдаг ч юм. Тэ? Одоо жишээ нь хоёулагаа ярьж байгаа шиг хүмүүс нь жоохон ингээл нэг юмны зах аваал ингээл эхлэнгүүтээ. За одоо өөртөө хэрэгтэй хүмүүстэй л харьцсан шүү. Надад зөвлөж байгаа нь хүртэл учирлаа өөртөө хэрэгтэй хүнтэй л харьцсан. Хэрэггүй хүмүүсийг хай. Бити цаг гар гэдэг ч юм уу, тэ? Чи энэ талаар ямар бодолтой байдаг? Гэхдээ одоо энэ арай амар сонир бас л нөө хоёр талтай байхгүй. Хэрвээ тэр хүн чинь чамд яг юу гэж зүйлснийг би мэдэхгүй л байна л да. Тий. Аха. Хэрвээ би бол ерөнхий за би бол юм. Би хамтдаа хөгжих хүмүүстэй л хамт урагшлаа. Түүнээс юу гэдгийг ингээл хоёлоо уулзахтаа ингээл энийг л ярьж байгаа шиг. Байн хоёлоо суучаал үршил зовлон бол яриад байл амар хэцүү үстэй. Тэг шүү дээ. Хүн чи яг ингээл урагшаага ингээл за одоо би яг ийм юм хийгээд тэгээд ингээд гэл ингээл хоёлаа хамтдаа буцалдаг тийм үү. Би бинийг хөхүүлэн дэмждэг. Дэмжлэг гэдэг нь зүгээр чамаас мөнгө цаас биш штэ. Баян миний хажууд буруу зөв хийсэн ч байлаашглаатай гэдэг үг биш байхгүй. Зүгээр л юу гэдэг юм гэгээлэг хүмүүстэйгээ л хамт үлдэх ёстой гэдэг юм болов. Тэгэхгүй тэгэл ингээл стан тэгсэн чинь биз та ингэж лээ. Ингэсэн чинь та ингэж лээ. Энэ намайг гэсэн чинь ингээл баян үе төмөн асуудал дундаа бид нар бүгдээрээ л амьдарч байгаа шүү дээ тийм биз. Тэгээ нөхөрлөл гэдэг юм чинь ер нь биенийхээ бэкбон болох хэвээр. Мэдээж унсан үед нь бүр үхэл хагцал гуник те энэ зүйлүүд ийм хамтаа хуваалцах хэвээр. Түүнээс өдөр тутмын амьдралаа ингээл энэ тентхийн хүн амтан болсон болоогүй юм арай л унгаагаад ингээд тавш. Тийм хүмүүсээ ер нь жоохон анзаарахтаа угаасаа тэгээд амьдрал чаралчин дөө ширтчихдэг. Тэнтэй апл зөв зам бэ гэдэг нь амьдралын зам өөрөө үзүүлчихдэг юм байна те. Эмэгтэй хүний хувьд яг өнөөдрийн цэцэг бямбыг эрэгтэй хүний талаар тэр аягүй сонин санагдаад байна л да. Эрэгтэй хүмүүсийн талаар одоо юу гэж асуумаар юм те. Тэр юу гэж бодож байна гэж. Тэ? Зүгээр л одоо жишээ нь эмэгтэй хүн гэхээр би эмэгтэй хүн дөр маш их дуртай хүн байхгүй жишээ. Зүгээр л одоо жишээ нь бурхан ирээд ч юм уу байдаг бол ирээл явуулахлаа чи гоё юм юу байсан бэ гэвэл ганц л үг хэлнэ эмэгтэй хүн л байлаа гэж хэлэх жишээ зүгээр зүгээр би зүгээр тэгж боддог байхгүй би ингээл заримдаа эмэгтэй хүн ягаад юм гоё юм бол гэж зүгээр боддог байхгүй бүх талаар ээж бодсон эсвэл хайр сэтгэл шохорхолж байсан юу ч байсан гэдэг тал дээр чиний бодол эрэгтэй хүний тал би ч одоо эр хөнгөөр төсөөлдөг ш амьдрал ер нь ингээд за би ямар ч тохиолдолд эрэгтэй хүнийг амар хайрладаг бас өмөрдөг одоо би жишээ нь ингээд олон экс байна энэ амьдралыг үзэхэд за би бүх экс руугаа залхаад бүгдээрээ миний уцаг аа. Бүгдээрээ. Би тийм л хүн гэж. Би тийм л хүн. Тэгэхээр одоо яаж эрэгтэй хүнийг хайрлаж, яаж түнтэй өвөө мөрөөр хандаж харилцаа өнгөрсөн хайр сэтгэл дурсамжууд бүгднгийн сайхнаар хатгалж чадах вэ гэдэг бол бас тухайн өмнө эр хүнээс гарч байгаа бас зэрэг намайг тэгж хайрлуулж чадсан тэр гахалтай хүмүүсийн зөвлөл байгаа шүү дээ. Энд дурсамж байгаа шүү дээ. Тэгэхээр би эрэгтэй хүнд бол ерөөсө буруугдгүй. Би амьдралын алдаа оноо гарч ирэхэд хүмүүс дандаа ингээл хөөх юм уу амьтдыг чинь гаргаж ирэл бал энэ мөл болсонгүй гэдэггүй шүү дээ. Би нэг юм сонин юм ярьчих. Чиний яриан дээрээс эрч хүчтэйгээ би түрүү ярьсан шүү дээ өөрөө чи. Цэцэг би эрч хүчтэйгээс хүчрэх гэдэг англи. Тэгэхээр надад ч гэсэн ингээд би өмнөх амьдралаа бодохоор магадгүй тийм хүчрэг эмгтэй эсвэл байхаар дараа нь ч гэсэн би тэр эмгтэйтэй ингээд харилцаад nice cool. Гэхдээ би тэр эмгтэйтэй яг бас амьдрахгүй байна гэж боддог ч юм уу. Эсвэл энэ нөгөө нэг юм хоорондоо юу таардгүй too much хүчрэх ч юм уу эсвэл ийм байгаад тахаар магадгүй зүгээр одоо бодохоор нэг талын дэг тийм дарамт ч юм шиг. Өөрийгөө олоод тий голох мэдрэмж.
тийм голох юм уу эсвэл ингээд миний хийх ёсгүй зүйлийг надаар хийх гэх хоорондоо байнгын зөрчилдөөн гараад байгаа юм. Гэх нэг янз янз юм байдаг. Тэгэхээр хүчрэг эмгтэйгийн хувьд ийм асуудал байдаг болов зүгээр чамд тохиолдсон гээгүү шүү зүгээр юм. Би лав тийм өөрийгөө хатуу ухаантай яасан. Төмөр хатдаг мадаг яасан юм уу тийм хүчтэй гэж хэлэхгүй. Миний харизм л ийм байх. Гэтэ юу гэдгийг харизм гэхээс илүү намайг тариу хүрээлэхсэд ахаад дээрэс нь юу гэдгийг энэ амьдралд л ийм болгосон. Түүнээс би хүчтэй хүн ерөөсөө биш. Хүн чинь нөө сэтгэлээр унах мунах гэдгийг бол хүчгүйг тооцохгүй шүү дээ. Хүн болгонд л байдаг зүйл. Ягаад миний нөө одоо байгаагаар минь байлгахгүй. Хэрвээ би байгаагаараа байвал ямар нэгэн хүчрхийлэлд өртчих гээд байдаг жишээ нэ. Одоо юу гэдгийг хэрвээ би аюух сүүлийн үед аюух бодож байгаа юм. Би эмэгтэй. Гоо зөө сайхантай хүн гэж би өөрийгөө боддог. За эзэж одоо яаж жамбирч мохоо байсан би өөрийгөө сайхан байсан юм байна. Бүдүүн таргаа үедээ ч гэсэндээ гоё байсан юм байна. Өнгөрсөн цаг хугацаа залуунаас сайхан байсан юм байна. Тэгээ яагаад би ийм амар юу гэдгийг нэг юм хүчтэй юм шиг ийм овер реакт үзүүлээд гадуураа ийм бамбай хийгээд байдаг вэ гэх юм бол амархан гэж боддог чамаг ирхэн. Амархан гэж боддог. За окей. Нэг ийм ах хүү те ингээд эндээ цүнх шаачсан ах хүү гэд тогтог охно гэж хардаг. Тийм үү? 300 к охно гэж боддог. Гүүштэй хонгор минь те. Хэдэн настай ах чинь, хэдэн төрхтэй ах чинь, ямар альбом тушаалтай байх чинь, хин бөгөө ах чинь надад бол үлээр найрах хөвч юм баггүй ер нь бол. Ерөөс октоос хэдэж бод байхгүй. Тэгээд юу гэдэг ингээд залуучууд ч юм уу, эрэгтэй хүмүүс найлан хаантад би эмэгтэй хүн юм чинь мэдээж хайр дурлалтай, ор хүнжилтөө, амьдрал дээр эмэгтэй зам байгаа штэ. Харин байгаа. Нийгэмд гараад юу гэдэг гой сайхан байсан үе байна, залуу зандан байсан үе байна, шоу цэнгээ явдаг байсан үе байна. Чам хүн бол амархан гэж хардаг. Давруу штэ. Шүн мөн залгана за аюу байна мөн гэд аюу хэцүү штэ. Тэгээ одоо эрэгтэй хүмүүстэй хамт ингээд байж ах чинь би ч айгүй олон эрэгтэй найз нартай тий. Тэгээ эрэгтэй найз нар маань намайг айгүй чөлөөлж өгдөг. Тэгээ тэдэртэйгээ байхаар чинь би ч гэл ингээд айгүй гоё байна. Өөр эрэгтэй хүмүүсийн компакт ингээд ороод ирэх юм бол би шууд ингээд юу гэдэг defense plan-д орно шүү дээ. Яасан гэнэ хөшөө. Тэгсэн үү мэгсэн үү. Одоо бүр ийм байдал руугаа л орж байна. Тэгэхгүй бол эн чинь Монгол ирчүүдийн бас нэг ийм алдаа гэдэг нь юу гэхээр эмэгтэй хүн болохоор энэ муу яасан ч яах вэ гэж боддөг юм шигээр айгүй тийм одоо хүний нэг алтан жанжин шугам биш. Хүний сэтгэл хөдлөлийг барьж чадахгүйгээр шууд л гоё хагас руу байрна мемс юм чи ингэж үздэг ч юм уу те ийм дээрлэхгүй байдаг байхгүй юу. Зарим залуучууд. Тийм болохоор магадгүй нэг эрс төлөвийг илүү гаргаж өөрийгөө дефенс хийж хамгаалахын тулд ийм харизм үсгэхээс өөр аргагүй болдог. Ер нь эрэгтэй талдаа ярихад сайн залуучууд их байна. Мэдээж мундаг залуучууд байна. Тэр нь хамгийн гол нь хүний нөгөө нэг сэтгэл зүйн харилцаа айгу тутамгалцсан юм шиг надад санагдсан. Одоо чи бид нар одоо ингээл чи бол үзэх хүүхнүүдээ үзсэн. Байгаа шүү дээ. Сайхантай, муухантай, хамгийн адаар ааштай, хамгийн хөөрхөнтэй, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн дагин огт тэнгэрийн үзсэн л байгаа шүү дээ. Ингээд мэдээж сайхан үрхэж найзлаад хайрын relationship болсон байгаа. Тэг ингээ харахаар хүн ер нь тэгж амар гоо үзэсгэлэнд эд баялаад явдаг юм уу? Эсвэл нэг юм сэтгэл зөрхөр өнгөгээд хойлоо нэг юу ч хийхгүй зүгээр хамраа ухаад твтгэд хүртэл нэг гоё ийм мэдрэмжтэй те ингээд нэг таалаараа сайхан ингээд сэтгэлийн зовлонгүй хамт байдаг тийм зүйлийг ирэх хэмэлтэй юм уу? Тэгэхээр бас нэг тал гарч ирнэ. Тэг би бол одоо эрэгтэй хүмүүс ингээд тэтэрхий баястайсаа эмэгтэй хүмүүсийг битээ ингэсэ гэж бододгоо. Яг үндэ бүр хилээд ч байгаа юм биш. Хүн хүний харилцаа хандлага мэдээж өөр. Тэгэд нийцэж уусна гэдэг зүйл чинь бас цаг хугацааны асуудал биш. Зүгээр тэр дорол коннект хийдэг зүйл гэж би боддог байна. Шууд энэ. Тэгэхээр яг одоо ингээд жишээ нь цэцэг бам шиг яг өдий насны цэцэг бам шиг юм эмгтээтэй түүхэн хөгжих хэрэгтэй юм шүү. Бүгдийг ихэнхийг ингээд ойлгодог болсон. Эсвэл эсрэг хүсдэн ямар байх хэвээр ямар хайцсан гаргаж байгааг нь хүлээж аваад тэрийг буцаага гарахгүйгээ анзаардаг болсон учраас ерөнхийдөө тэгээд цэцэг бямч гэлтгүү ер нь хүмүүс эрт амьдрах хэрэггүй юм шүү дээ. Үгүй гэхдээ ийм юм билээ. Чи тооч одоо ингээд нөгөө хүүхд мөхтэй өөрчлөлтсөн хүмүүс шүү дээ. Тэгэл амьдралын халамжлалд болоод үзэл. Ер нь бол жоохон мэдрэл хүмүүс л дээ. Тийм.
заавал ягаад амьдрал тийм олон халамжуулалт болооч ингэж те уйлж ийм бүзгээд байгаа. Янз янз юм үзэл те. Гэхдээ ингээд яг ингээд насаараа хамт байсан найз нэрээ гарахаар яа да энэ маань гэж бас бодох шиг те. Тэгэхээр мэдрэл чигээрээ дуусмаар ч санагдах үе байдаг үстэй чам ч гэсэн. За энэ ер нь зүгээр юм биш үү гэдэг. Тийм шүү дээ. Ер нь тэр нь л амар шүү дээ. Бидний хувьд юу байсан бэ гэхээр бид нар ингээд хүн харахад айгу амиа юм шиг харагдаж байгаа. Зөв хувийнхаа аз жаргалыг амар тайвангаар эрхэмлэж байгаа харагдаж байгаа. Хоёрдугаарт зүгээр л хамгийн их эрхэмлэж явж байгаа юм юу юм бэ гэхээр нөө үр хөвгтийнхээ хажууд бүлтгэнд нь хэрэлдээ зодолтой таарахгүй хоёр хүн тийм амар хүчрхийлэлтэй violence-тэй гэр бүлд хүүхдээ өсгөх. Хүмүүс хэрүүлийг нөө violence гэж ойлгодог юм шиг байна тий. Энэ бол violence байхгүй хүчрхийлэл тий. Тэгээд маш их дарамт хүүхдэд ойлж мэлуулаал тий. Аав ээж байх гэж яадгийн гэж би боддог байхгүй. Тийм учраас л ингээд за хүүхэд аавтай ээжтэй. Гэхдээ хин хин нь хүүхдээ сэтгэл амар тайван өсгөн хүмүүжүүлэхийн орон зайг бий болгохын тулд чи бит хоёрынхаа гүн сэтгэлийн углуурхт байгаа хайраа сонгосонгүй. Энэ гэдэг зориг шүү. Нэр ингэсэн. Тэгэд энийг хүмүүс айгу буруугаар андуурч боддөг юм шиг байна. Үнэхээр хайртай юу гэхээр хайртай, хамт байг гэхээр болдгоо. Тэгэл одоо биенийхээ хайрыг эрхэмлээл үр хөвгтэй сайхан өсгөл явъя хэл салж ирдэг чинь нэг тийм буруу юм биш. Одоо ингээд миний насан дээр яг чам шиг ингээд халуун чулуу олон далаацсан хүнтэй хамт байя гэдэг чинь хэцүү. Энийг одоо чийж гадарлана гэдэг шиг. Юу гэдэг нь таалагддаггүйдэг гол нь биш байхгүй. Ягаад гэвэл бид нар нөгөө яг эдэр насн дээр ирсэн амбицны үе эхэлж байгаа. Тэгэд энэ үе дээр яг биений гар гараасаа хөтөлцөөд за би аягаа зарчий. Чиг агуулгаас бараагаа зөөж өгөөрэй. Ийм хамтын одоо юу гэдэг партнер амьдралын партнер болох нь зөв болохоос биш. Юу гэдгийг намайг хүчрүүг хараандаал чамаа хүчрүүг хараандаал те нэг ийм юм байхгүй шүү. Яг ийм soul mate л байх хэрэгтэй юм байна. Тэр soul mate л олох аюу хэрэгтэй. Би одоо ингэж болцоонд явна, хайрлаж дурлалцсан олон ингэж гой болцоонд явна шүү дээ. Тэгээд ингэж яг анх уулзаад юу гэл мэдэгддэг. За аюулал би ааштай муу аюулал ингэж ааш маш гаргаж байгаа болоо та. Галимэл бас ааштай. Энэгээр нэг бас гомдоочт юм болоо гэд. Тэг би ер нь эрэгтэй хүнийг гомдоохгүй байх гэж аюу хичээдэг. Яагаад гэвэл та хэд ч нөө тэнгэрлэг амьтад шүү дээ. Нэр. За гоё ярьж шүү бас тий. Би ч одоо эр хүний нөө хямралнд би ч нөө аавтай амар хайртай хайрлагдаж өссөн охин учраас би эр хүний хямралндаа бол бүр үнэхээр шүтдэг. Үнэхээр хайрладаг. Тэг тэр хямралндааг нь унтраачихгүй юмсан. Тэгэл нэг начиг амтан саргончж бол гэл ингээл тэр амтны чи гал хямрын тэр чи мөнгөтэй мөнгөгүйгээр хэмжигдэх зүйл биш байхгүй хямралндаа. Хүмүүс болохоор хямралундагийн гутал баян маян эрх мэдэлтэй гой залуу жигэлөө бодоод авах. Нөө. Хямралундаа гэдэг чинь цаанаал буйртай хүн хэлдэг юм. Цаанаал ингээл хайраа гэд уйлахад тэр хүн мөнгөө бариад гүвхгүй ч гэсэн гой машинаа унаад чамруу тавихгүй ч гэсэндээ тэр хүн яасан миний хайр гэд чамайг яач ч бахирж исэн сонсох тэр төвчээр хэлдэг. Эр хүн бол бүр ингээд цаанаасаа юм нэг юм гой хүмүүс штэ. Тэгээд тэр хүнийг жоохон хайрлах л хэрэгтэй. Чи болсон. Миний хайр хамгийн кούλэн чист гараад таална гэд. Чамраас тань тэр хүүхэн харах бахтай эсвэл чамар тэр харсан тэгээд хоёлын инээлдэд орондоо хөвцөж ямар гоё хаз жаргал вэ. Тэ нөх хайраараа гайхуулаад миний харс хамгийн гоё чи бол хамгийн супер хай хотн мотн гэл ингээд би чамаа ингээд хайрлаад бас харамлаад тийм хартаа шүү би чамаа гэдэг ингээд. Би тэгж хүнийг хайрладаг байхгүй. Уулна. Тэгээд ир хүн ингээд нөх хөглөх ястаа шүү ингээд. Чимс хамгийн гоё гэдэг. Тэр хүн ингээд бүр ингээд баага сууж яасан ч тийм үү. Гоё харагдах ёстой шүү дээ ер нь. Тэр ингээд пупа excuse me энэ чинь biological тийм хүний организмын юм авагдчих. Пупа биш байхгүй шүү дээ. Хайрын тийм байдаг шүү дээ. Хоёо хамтаа баая гэдэг ингээ хаар баахыг хараад тамгиад татаа сууш штэ. Кофега барьж мэрэ орцсон те бүр духлаад ингээ баалах гад. Энэ чинь бүр ингээ зүгээр энэ soul mate гэдэг юм чинь өөр байдаг аахгүй. Тэгэхээр ингээ надтай одоо юу гэдэг одоо би одоо найз залуутай. Амар happily найз залуутай байгаа. Одоо би ер нь баг миний дотны найзч намайг найз залуутай гэдэг мэдэхгүй. Одоо хилчлээ гэдэг шиг. Тэгээд подкастер хийчлээ тий. Аюу гойд дурлалцаад гар гараасаа хөдөлцөөд тэр нөгөө нэг энэ хайрын романсыг битрэх гоё штэ. Эрэгтэй хүн бол бүр өдөр болгон дурлах хэрэгтэй. Дурлсан тэр гоё эмхтэг чи найз охин руугаа хараад энэ гоё эмхтэй байна гэж хэлэх эрхийг нөгөх хэрэгтэй.
Тэгжээж та нар чинь ингэж юм бадарч асаж өөртөө итгэлтэй болж ингээд нөгөө хямарлуунда гэдэг юм чи сэрэг явчихдгүй юм уу? Гэтэ тэрнгүүчээс эмхтэй хүн л би амар гоё дуртай бурхан надаас бол эмхтэй хүн л гоё чи амар зөв юм ярьж байгаа байхгүй. Үний Амар эрүү сэтгэлгээтэй байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхээр чамаг энийг accept хийдэг сайхан юм ихтэй. Миний арт тэр артаа гэл бүкс мөн янаал энэ маань тийм байна, тэр маань тийм байна гэл хамтдаа ягаад ийм нөгөө хайр дурлал хайрлах хэрэгчлээ харах хэрэгчлээ олохгүй хайрлах хэрэгчлээ юм байна. Гэж л боддог. Маш гоё хариултуудыг өглөө. Зоригтой ингэж хариулах хүн бас ховор. Цэцэг бэм бол ер нь хаач галзахтай байдаг гэдгээр бүх зүйлийг бас ингээ яг төрсэн сэтгэлдээ шууд хэлчихдэг тий. Тунгахгүй гэж ярьж байна. Тий. Тэгэхгүй ихэнх зочид муулж байгаа юм биш л дээ. Яг нэг болгоомжилдаг дандаа. Ингэж ярилцах сайхан байна. Юунаас гэхдээ яг айж очих юм тий. Яг зарим нэлээд болгоомжилдаг л дээ. Магадгүй яадгийг мэдэхгүй л дээ тий. Гэхдээ тэгэл одоо өөрт нь л асуудал байгаа юм шиг. Тэгэхээр одоо надад бол нууж хаагаад байх юм байхгүй. Дэлгэсэн ном шиг арай биш ч гэсэн. Гэтэ хүмүүсийн харж байгаагаар энэ фэйсбүүкээр хүнийг үнэлээдэг гэдэг юм фэйсбүүк сошиал ертөнцөөр миний нэг дүр төрх бол их ааштай гэж. Энэ бол яачч магадгүйгээр. Энийг хэрүүлэр хизээш дийлэхгүй гэдэг ч юм уу нэг ийм юм явдаг юм шиг байна. Нөх хүнд хурж байгаа нөх миний гаднах одоо нэг defense бамбан тэгж харагдаж байгаа байхгүй юу. Яг нэг талаараа энэ надад аюу тав тал болно. За энэ хуралтад яах гэдэг ч юм магадгүй. Хоёр талаараа намайг муулж байгаа хүмүүс илүү famous болж өгдөг. Энэ илүү тав талтай. Би аяга олон зарна. Тий. Миний нөө алгоритм чинь өсөд reach өсчихдөг байхгүй. Тэгэд өөртөө makes me more famous. Тэгээд тэр нь би талархаж яддаг үзээ яддаг шүү дээ. Тэгээд бас яригдана гэдэг тийм буруу юм бас биш шүү. Биш. Тэгээд энэ дэр бас хичнээн яригддаг сошиал дээр итгэвтэй янз бүрийн хүн байгаа л дээ. Лайв хийдэг гэл ингээл олон л хүн байдаг. Гэтэ энэ дэр нийгэмд эзлэх байр суурь бие авч яваа байдал харагдах байдал гэдэг өөр бас маш их том нөлөөтэй гэж би боддог. Тийм ба. Маш их нөлөөтэй. Жишээ цэцэг бэм жишээ нь харагдах байдал нэг арай өөр байсан бол нөгөө тал руу явчихна бас сонио. Ойлгож байна тий. Тэгээ одоо нөгөө энэ нөгөө лайв чинь мэдрэл муутай нөгөө хэм бүш тэгэл одоо тэгэл нөгөө гадна төрөх байгаа байдлаар нь хүнийг стандарт биш стандарт мөн биш гэж ялгаж шít. Гэтэ хүн ингэдэм билээ авчлаа. Мэдээж үгдээ чамд ч гэсэн намд дургу болно цагаа. Тэгэхээр надад бол чамд дургу хүн байхгүй. Би нэг тэгж байгааг сонсч байгаа юм. Тэгэхээр би одоо хүн болгонд хүлэн зөвшөөрөх гэж тийм үүрэг хариуцлагыг үүрч төрөөг. Би нэг л үүрэг хариуцлага үүснэ. Бусдад гайвуулах байх л үүрэг хариуцлагыг үүссэн. Яг үнэ. Тэгэхээр заавал би одоо намайг тэнэг мангар гэж бодоо явжвал тэр хүн сайхан завтай байна л гэж бодно. Тэгээ тэнэг мангар гэд цаашаа хөвхүүлэн дэмжиж ярьж байгаа. Түүний хөвхүүлэн дэмжиж байгаа хүмүүс харин хэлж штэ. Яг энэ зүйл дээр би I make more money. Намайг илүү мөнгөлөг хүлжөө илбэг дэлбэг өссөн хуцаа хинээс ч хамааралгүйгээр аваад амьдраад өр хөвгтөд хийжээгээд бизнесээ босгоод явах боломжтой болдог. Тэгэхээр тэр хүмүүс ярьчлаа тэр хооронд нь байга зараад амьдралаа босгоод явж чаддаг. Win. Өнөөдөр нэр аяга зараад гиснээс манай студид анх удаа манай зочин бэлэгтэй ирсэн. Би юм анхных нь юм. Тийм шүү. Тэгээ зочноосоо бэлэг авсан. Тэгээд баярлалаа гэж хэлээ. Тэгээд энэ нөө танай брендийнх. Тэгээ спикер гаргаж байгаа гэдэг би өнөөдөр л мэдэж авлаа. Тэгэхээр би муу сурчилсан байна. Намайг аяга ахад муулаад өгүүлээ алах гэдэг байхгүй. Би нөө алгоритм өсөлт 40 50 сая болоо шүү дээ Facebook дээр. Тэнгүүд яа намайг яриад эхлэнгүүт нүүдэл чинь намайг хайдаг байхгүй. Тэгээд надтай эн чинь бүх юм чинь ухаалаг болцсон. Очир дараа хам pop хийж гарч ир ньюс фидэн дээр нь. Тэнгүүд нэг харж агаад пүн гэл дундуур наяга шитэл. Харж агаад пүн гэл бараа шидэж. Сурчлаа. Манай гэр бүлийн хүн битээр нөгөө нэг бас өөрөө ч амар дэмждэг. Тийм. Өдрөөс арай дүүлдэ. Тийм. Тэгэнгүүт нөгөө нэг заримдаа өөрөө ч рилүүдийг үзцээ явжтэй. Тийм. Тэгэнгүүт яасан гүт. Ингээд энэ хүн гэхдээ ийм ярихаар энэ хүнд гэхдээ зогч байгаа гэж тэгэхгүй. Аливаа цэцгээ юм аль юу ярьсан. Яасан юу гэсэн. Би хөө өнөөдөр цаашин брендинг G class би одоо тий Fendi өмсөж чинь би Christian Dior өмсөж чинь ингээд ярьж байгаа байхгүй жоохон текст гэхдээ жоохон ууртай байх шиг нэг хүмүүс л богомдаад байх шиг. Ганцхан авчихсан. Тэгсэн чи үзчихсэн. Гэтэ хамгийн гол нь
Ингээд доор нь хүмүүс би ингээд зарим нь уурлаад байгаа гайхаад байгаа байхгүй гэдэг тэгж байна. Яач гэж. Үгүй гол нь ингээд чадчих байгаа энэ хүнд ингээд юу ч ярьсан энэ зохиод байгаа байсан гэдэг. Ол яг ууртай яриад байгаа шүү Тэ дээ. амар юм хүчрэхэг гоё байгаа өстэй гэдэг хүмүүс. Бас тийм байна нэрээ гэл. Тэ гих жишээний. Одоо бусдаас ялгагддаг зүйл нь гэдэг тэгэнгүүт өөрийн одоо тэр юу гэж тайлбарлах юм бэ? Ерөнхийн нэг тийм Дүр төрх юм уу? дүр төрх нь тэгэнгүүт хинт таалагдахгүй чинь бас нэг юм цензуртай байгаа тийм. Цэцэг бэмбэг ойлгодог хүмүүс нь энэ тал байгаад байгаа байхгүй. Юу ч ярьсан яасан ийсэн ойлгодог мэддэг. Энэ дургуун хүмүүс нь гэдэг нь хэрэгцээгүй гэдэг чинь бас их сонь. Харин. Одоо гэхдээ ийм л харлаа. Гэтэ хүнийг ялгаад ах их муухай л да. Гэтэл ерөнхий хар массаас гэл бидний алчгүй гаргацсан учраас. Дийлэг хүмүүс нь одоо бид нар аяг хуурамч ертөнцид амьдраад байгаа ойлгохгүй байхгүй ч. Чи одоо ингэж юу гэдэг юм чи гой готлон хүмүүс байна за. Чи чадчихжээ. Амар гой малгай шаачиж. Гой шааж. Гой битуулах хүмүүс. Гой. Чи ирэх чөлөөг эдэлж штэ. Чи чадчихжээ. Гой гойцтэй. Энд чинь чам таалагдчих байгаа зү. Чи энэс ч гуйгаагүй. Үнэ. Юу ч тийм ч тавиагүйгээр хинт ч хорыг хүрхэггүйгээр чи амар гоё. Гоё бүр гоё амьсан өмссөн байх шүү үзэгчтэй гэж шүү. Тэ. Тэгэхээр чи бид нар яагаад өөрийнхөө хийж байгаа жижиг амжилтанд баясч болохгүй байгаа. Тэгэд би ингээд баясаад би чадчих шүү гэж ингээд бодох боломжийг эрхийг яагаад надад бусад хүн өгөхгүй байна. Би эндээ баясч шүү. Энэ жижиг юмдаа баясч чинь чанд авчралгүй би юм спикерээр гарч одоо дуургаад үз гэдэг ингээд би эндээ кайфарч амьдарч шүү дээ. Чи тэр миг үнэлж ш. Оос хөөх юм гаргацсан. Үнэс гоё юм байна. Энэ ч хөөх юм байна. Энэ бидний амьдралаас авах өдөр тутмын жижиг аз жаргал биш гэж юу? Бас эн чинь нөгөө нэг нүүр бардам. Тий, нүүр бардам хулгаалаагүй. Тэг би ямар бүксөв зараал одоо тий ингээл амьдарсан шүү. Бараг бүксөө зарсан бол би Дубай бод пентхаус л явж байгаа шүү дээ. Юу ингээл аяг маяг шаглал аяг аваараа очирдаар аяг аваараа гэл аваа аваараа ичээ аваараа мөр хураа аваараа гэл. Ингээ зөксөхгүй шүү дээ. Ер нь би тийм үү хүмүүс. Альч баяныг би сонгож аваад сурч гал байсан. Ер нь. Гэтэл тээгүй шүү дээ. Тэг яг юм өнчгөрөөрөө байлтал ингээл улаан гараараа үзэл ингээ явж байгаа нь би барахна. Харин миний хийх гэж байгааг юусоо хийж үзээгүй. Тэ 60 тонны машин ачаа ганцаараа буулгаж үзээгүй хүн бол надад бит юмэр. Намайг ганцхан 8 ачин гэж хэлсээс ич хэрэгтэй. Ирээнээр чөлөөр ороод гараад ирч чадахгүй. Штамба хаанаа даруулахаа мэдэхгүй. Ахаад дээрэс нь өөрийн мэдлийн 100 янг бол битээ тийм биш. Тэр нэг зовлонгийн үзээгүй ээжж тэ ингээд үгдгийн тэрний амар зовж мовоод байгаа ч тэр бол амар аз жаргал beautiful зовлон. Би тэрний амар хаа биш та стандар гэж чадсан. Хэдэн портер ачаад нааш 60 тонныхаа машиныг задлчаад 12 портер болгочоод ачуулаад ажлынхаа гадаа зөөгд агуулгахаас гайхалтай мэдрэмж. Тэрийг би эзэж ялгарч хэд. Тэр мэдрэмжийг мэдгүй хүмүүс ганцхан 8 ч өөхөн өстой өнгөрөө хөөе. Би ганцхан 8 ч байсан ч чи надаас дор амьдарч байгаа гэдгийг ойлгоо. Би чадчихэв. Тэгээд тэр нь хамгийн аимшигтай нь улс төрчин охин байсан байхгүй. Наа ганцхан 8 ч гэж хэлсэн. Хулгайч охин гэж хэлсэн байхгүй. Имдэлтэй басна. Тэгээд би аавын хулгайч мэдчихэж байгаа шүү дээ. Аав нь хулгай ихгүй бол тэр охин готолцсон хомс бандаж битгээл дамсгын мөнгөгүй байхгүй. Тэгээд намайг ганцхан 8 ч ингэв би. Гүшүү тэгтгүм хангар минь. Би чамд хамгийн том салавчиг хамгийн том үгүйтэй нөгөө нь. Чиний эцэг хулгай ихгүй бол чи өнөөдөр ийм хувц өмсөж чадахгүй. Ер нь. Тэ. Тэгээд өстө амаа мэдэж даруулцаарай гэдэг ачин тэр аахгүй. Тэр хин үг хэлвэ гэдэг бол Орчноо мэдэр гэдэг шиг тий. Өстө ингээл нэг мө аваараа ч юм уу явдаг залуугаар ч юм iPhone 17 ахуулчаад тэрнгээр хөөх юм мөрөөрөө 8-аа хийж байгаа. Тэ ганцхан 8 чинь түүний хэлдгэр хулгайч охин гээд ганцхан 8 ч өгсөн бас ч юм уу гээд ингээд намайг бичиж суулж байгаа хэрэгтэй охин байхгүй. Эдэлж болно, хэрглэж болно, ахуулж болно гэтээ даруухан тий. Тий. Хүнд гай болохгүй. Гай болохгүй. Тэгээд ягаад намайг ингээ хөөрхи аяга зараад уцаад өмсч хуруулаад байгаа. Тэгээд тэгвэл аавыгаа л сайхан улгаа яахын одоо сүм өөргөл дэмжиж байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр нь би тэрэнд байрсан хариу тэр юм. Тий, чи миний готлыг харж байгаа 12 сая чаав. Аав ч улгаа ихгүй болж авч чадахгүй шүү. Одоо тэр нэг ихч байдаг да. Та хоёр ч нэг хэсгээс үзэлцвэ тэнгүүт нөгөө нэг юм байдаг шүү дээ. Албаар бие бинийгээ нөгөө нэг дайралт хийгээд гэхдээ биеийнхаа нөгөө юу өсөж идэг гэдэг ч юм уу те.
Аль их чи намайг одоо амар хүзээ яддаг болов юм бэ? Мэдгүй нэг байдаг юм а тэгэл нэг хэрүүл байсан тий. Ерөнхий тийм үгүй. За ерөнхий гэхдээ яг ингээл янз бүрийн хүмүүст дайрдаг ш би. Тэнгүүд энэ ингээд магадгүй одоо нэг хуйлдааны онол гэдэг шиг зүгээр нэг харталт байдаг ш тий. Зүгээр цэцэг би энэ хоёр би нэг таньдаг болохоор л цаагаараа би нэг шидэж гин гэдэг ч юм уу. Зүгээр тий. Тэгээг бол яг заавал ингэж хоорондоо ингэж гэдэг ч юм. Гэтэ айгүй муухай. Би болохоор улс төрийн ч байна уу, амьдралын ч байна уу, нийгмийн ч байна уу, одоо бүхэл төрлийн тий одоо шинжлэх ухааны ч байна хамаагүйгээр үзэл бодол зүрх их бол би бүр байх ёстой асуудал гэж боддог байхгүй юу? Үнэ. Түүнээс миний том тухтай тий чиний бүлгэрнүүтэй ярьж хэрэлдэж болохгүй шүү дээ. Чиний бүр fucking child биш тийм үү? Би 6 дахь ангийн хүүхэд биш дээ гэдэг ингэ хэрэлдэж байгаа хүүхдүүд ш байрны гадаа очиж зодлоо тий. Би тийм биш байхгүй. Тэгээд ингэ what the fuck чи яагаад ойлгохгүй юм бэ тий? Би чиний хүн биш. Чиний үзэл бодлыг л яриад байгаа юм аа гэмэт лааст дугццгийн анга манзлаас ийсэн. Тэгээ сүүлдээ бүр ёо ямар хэцүү юм бэ гэд сүүлдээ бүр би хүн жоох минь явдаач гэж бодох шиг тий ингэ. Өөе тийм билүү ч гэж бодох шиг тий би өнөө төрөд нэрэд гисэн бол гэл ингэ бодож модож тий. Гэтэ мэдгүй надад бол хизээш би тэгж байгаагүй. Үзэл бодол дээр зөрөх юм байна. Гэтэ ер нь л хүмүүс намайг зүгээр яж хатал үдэд байдаг та. Гэтэ одоо тэгээд нэг тэдний алгоритм өсөхгүй шүү дээ. Хөгөлн дэмжихгүй ярьчлаа гэж таахгүй тэгэл нэг 20-30 мянган дагагчтайгаа тэгэл зурлаа л тэгэл намайг бөөнөрөө муулаад нэг харах бункерт орсон тий. Тэр бункер дотор ингээл заах ингээл ухаал ингээл тэгчлээ. Тэгээд бункерт чинь заримдаа чөдөнс зурчдаг шүү. Тэр үед нэг байраар нэг юм бункер шатгаарч амар угаар гардаг гэсэн шүү дээ. Тэгээд бункерт гэдэг бэлчээд л гараа явчих гэдэг. Одоо л тэдрийг бол тоохгүй байсан шүү дээ. Тэгээ бункерт нь шатаачаал. Тэдрээ алгоритм өсөхгүй шүү дээ. Өсөхгүй шүү дээ. Аач тэгээд энэ муу чинь ингээд ягаад гэдэм бол тоо гэд ингээд хариулах хэрэгтэй гэдэм болов гэж их боддог байсан. Тэгээ одоо л за бункерт яаж алгоритм өсөхгүй шүү гэд бодсон шүү дээ. Хулгаач гэж ярьж штэ. Хулгаач нар хулгаач улс төрч гэл. Одоо тэгэхээр энэ зүйл хизээ зогсохуулаа гэдэг амар энгийн асуулт юм шиг хэрнээ энэ зогсохгүй байхаа гэдэг зүйл бас байдаг. Чи тэр дуурахгүй л зогсохгүй шүү дээ. Энэ зогсохгүй байхаа. Магадгүй цэцэг бэмбэг жишээ тийшээ тгөө оруулж л та жишээ. Улс төрч рүү те. Гэсэн чи маргааш нь өөр юм ирцээвж үйл яах вэ? Тэнд ороод яриа шүү дээ. Маркет тархиа болгоцсон. Шууд ингээд одоо ингээд нэг бүксийн ухаал те. Яадгийн тэгдэг болгочдгийн байна л гэж би харж байгаа. Яад гэвэл энэ хүмүүс чинь нэг юм алтан дэлхүүр байна те. Тэр нь гэтээ айгу valuable дэлхүүртэй тахшгаа. Ингээл мэдээж ингээл чамаг байжсэн чинь ингээл байрныхаа марны чинь зээлмэлдэг чанслаад үгүй алуу 15 гамаа гэвэл хүн шууд л өөрөө мэдлгүй сонирм болно шүү дээ. Яасан гэд ингээд анхаарч эхлэнэ зү. Тэр чинь тийм алтан дэлхүүртэй хүмүүстэй ойртой тэрэг байхгүй. Нийт л одоо чи тэр замаар явахгүй л гэж бодож байгаа бол явахгүй дээ бацгаас. Би бол тэрэндээ хязгаарч бацгаас. Гэхдээ ер нь ийм байхгүй да. Бид нар хараа хайрцагны гаднаас харах хөнгөө олчвол яах юм бэ учрлаа. Гэт яг одоо модоо гэл бүх хос төрчд бүр манай Luminoгийн бажаа хүртэл ингээл нийслэлт ингээл дэвшмшил ингээл аяг хос төрч нийгмийн дуу хоолой болдог байсан буруу зөвгөн шүмжилдэг байсан бүх хүмүүс дэвшээд ингээл ирэхээр би амар гайхчихсан. Яагаад нэр дэвшээл те. Яагаад вэ? Бид нар бүгдээр улсыг хүртэл болж ингэж болохгүй шүү дээ. Хин энэ хашааны гадаа үлдчихэд энэ зөв бурууг чинь дэнслэх гээд байгаа. Яг гад дэвшээд байгаа гингүүд яг нэг юм хэлнэ л те. Би чинь тэнд очиж зогсоох гэж байна гэдэг те. Би зогсоод байна. Тэгээ ороод яг зогсоосон хүн байна уу? Баггүй шүү дээ. Хид хідэн таньдаг хүн ер нь орсон те. Сүүл рүүгээ бол харж лэн те тэнд ороо зогсоож байгаа юм байна. Баггүй шүү дээ. Тэр өөртөө баяжсан. Баяжсан. Ангалтай сайхан мөнгө хийж байгаа. Тэгээд тэрнийхээ хэд наслал гэж одоо ийм муухай юм ихтэй. Тэгээд надад бол яг муухай санагт яг үнийг л хэд муухай. Та нар цахан байгаа шүү гэж би бүр байнга хэлдэг. Тэгээд надад одоо юу гэдэг чи бидний найз байна уу хамаагүй таньдаг мэндэг гэл өчнөө хамт ажиллаж байсан гэл зөндөл хүмүүс энэ улсын хурлын гишүүн цай дарга нар болсон. Би нэг ч хүн дээр нь бэлтгэмд очиж өрөөгөр нь орж кофе цайруулж байгаагүй. Нэг ч хүнд нь би гараа бүлийн үсийг авъя ялаа гараа барь баяр хүргэе мөр гэж бэлтгэж байгаагүй. Хинээс нь ийм юм бүтээгээд тийм юм бүтээгээд ямар аяга авах уу гэлтэй шүү дээ тэр чинь тийм ээ. Хинээс чинь тийм юм асууж үзээг байхгүй. Тийм болохоор би тэдрийг чи миний найз байна уу? Чи миний дайсан байна уу? Үл хамаарч би буруу зүгийг тэслэж чаддаг. Тэр грамд норчих юм бол тэгэл чи миний найз гэл яах вэ нэг гуйлах юм шиг нэг юм очоод авчдаг. Тэгээд тэрэндээ богдоод
төмний нийтийн өмнө хийсэн бурууг нь дэслэж чадахгүй бол амар онгойтой байхгүй. Ширхгүүдээ авааг болохоор л тэр хүмүүсийг найз байна уу? Тхим байхыг үл хамаарч. Өөдөөс нь хараал л шүү дээ. Тэр би чам буруу юм хийх юм бол би чам үуч яа тэгтэд уучлаа гэд би private messenger-ээр чамаагүй бичнэ. Чи бити ингээ өгшөө ингээ. Ер нь одоо ингээ сошиал дээр алуулж байгаа хүмүүсийг ганцхан баг өмөрдөг хүн баг би байх шүү. Ер нь ингээд би чи өөрөө дандаа термээр орж идэг болохоор би термдүүлж байгаа хүмүүсийг бол өсөрч оруулах хамгаалдаг. Тэр хүний сэтгэл зүрх гэдэг юм амар имтэрч байгаа шүү дээ. Амар трама, амар шок, хүч хэмсэн гэдэг бодлоод хүртэл эргэлтэн. Бүх юм утгагүй санагдана. Хараагийн хог тоос шороо юм шиг санагдаж байгаа энэ хүмүүс бити тийм мэдрэмж аваасаа гэд би аяг өрөвддөг байхгүй. Нийтээр нийгмээрээ бүлийж байгаа хүмүүсийг өсөрч оруулах хамгаалж. Буруу зүг байсан ч юм уу. Өсгийн үлэн гэдэг нэг сонио үг гэдэг те. Тийм шүү дээ. Энэ үгний талаар чиний бодол. Нэг амар гоё үг байсан. Тэр өсгийн үлэнгийн дараа нөгөө нэг ямар хүн хэдэн удаа ажихаараа юугаа тавьдаг уу? Яасан хүн юу нүнжгээ тавьдаг уу лээ? Тэр амар гоё үнэн үг шиг санагдсан шүү дээ. Одоо бид нар шүү дээ яг үндэ хөрхи талханд очирсан 2 нэмийн нөрүцсэн тэг ижлэхэн хувцас формтой боловсролын сургуулиар хүмүүжсэн яг ингээд ижлэхэн боловсрол эзэмсэн ийм л залуучууд шүү дээ бид нар. Тэгээд би биднээс илүүр гарах юм байхгүй. Ерөөсөө байхгүй. Тэнгүүд бид нартэй хамт өссөн тэр найзууд аав нь улгаа ингэвэл шал өөрхөн болчихж байгаа байхгүй. Даргуулах гал тэ. Гэл дооз мон гарах. Яа яасан. Яасан лиценз ямар гоё юм баашин бараал ингээл. Амар юм ярил тэ. Тэгээд шууд өөрчлөгдөх хүмүүс байдаг шүү дээ. Айс заман харилцаа гэдэг ч юм уу тэ. Тэгээд чи хоёр талхмаас л авчраад өгөх юм бол хатар талхан дээр сайхан маслаад тавьчаад элсэн сайхан сэгсэрдэг үеийнх штэ. Одоо хэрнээ сайхан тий энэж байгаа кофе байх угаа ингээд уухад эрхэмсэг зан гарахгүйгээр угаад идчих. Тийм л хүмүүс. Тэр өсгийн үлэн гэдэг чинь ингээд бид нар яг хэн байснаа мартна гэдэг бол хамгийн том юм инэл واخгүй. Яагаад чи ингээд баян болохоор ингээд найзуудтайгаа харилцах хандлага чинь нийгэмтэй харилцах хандлага чинь өөр болоод байгаа юм. Хүн уулын энэ чинь ингээд юм олоод нүд тайлагдаад ингээд ирэх тусмал хүү найз энэ чинь ингэ тийм байлаа шүү. Одоо энийг ингэ тийм байлээ гэд ингээд тэргээ хуваалцаж мэдээлэлээ хуваалцаж хамт хөгжихийн төлөө ингээд ингэдэг үсттэй. Гэтэл чинь бурж гарч ганцаараа идэнгүүтээ бидэрт орж ирээл томроол тийм юм. Чамаг нусаа идэж явах чинь мэдтiin биш шүү гэ тэ. Тэр үе чамаг хям талах идэж үзег байх тийч нь идэж явлаа гэд. Одоо өнгөрөө сууж явах юм яах юм тийм үстэй. Бараг тэх гээд шүү тэ. Тэх гээд шүү дээ тийм. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Гэсэн чинь өсгийн хууль ингээд ярьж байгаагууд одоо улс төр гэл хоёулаа ярьсан те. Тэнгүүд ийшээ улс төр сонирхож байгаа эсвэл тэр гишүүн болохгүй явахгүй хадаа хүмүүс нь одоо нөгөө нэг үг гэдэг чинь монгол үг гэрээдсад түрээдсад юу ч хэлээ те. Тэгэнгүүт энэ үг хэр ортой вэ гэдэг бас их бодморч юм шиг. Би 16 онд Twitter дээр чи эхлээд гэрээдсаа тэгээд ядарсуухийн дараах чамааг болоод хийгээд үзээ. Тэгж жагаад улсурж ороорой гэж хэлээд нараа аяг хөөрлөжсэн тэр одоогийн улсын хурлын гишүүнараа. Би аяг зүг юм хэлсэн гэж боддог. Маш зүг юм хэлсэн. Тэгээд 8 жилийн дараа сонгуульд одоо чагсаалтар гараад суурлын гишүүн болсон сууж байна. Тийм. Тэгээд энэ олон төлөвлөл нийгмийн байр суурь илэрхийлээд явж байгаа зүг гэж харж байгаа. Гэхдээ хүний сурсан мэдсэн юм хасаач хазаадаггүй байхгүй та. Ер нь. Тэгээд энд чиний эрх биш байхгүй. Энд миний эрх биш юм байна. Сонгогч. Нэг хүний арталт оролцоогоор нэг 50 орчим мянган хүн байна гэж боддог. Чи 50 мянган хүнийг төлөөлөх гэж өөрийгөө харахгүй ягаад чи өөрийнхөө л гэж бодоод байгаа.
Чи 50,000 хүний өмнөөс ирэх ашигын өмнөөс чи муулуулах пянг дааждаггүй болж тийм устөрч бол яах гэдэг. Тийм үстэй. Тэгэл ингээл уйлаал орлоо одоо ингээл би 50,000 хүний ил бам байна яа. Тийм үү? Би чиний өмнөөс усруу усрий. Гал чинь унтраа. Тэ? Ирээд хоол мол хийгдэх гээгүй шүү дээ бид нар. Чанд боломж чинь л олох тусалцъя гэж л 50,000 хүний 100,000 хүний төлөөлөлд гарчаад пянга дахгүй үлээд байл зайлал да. Ер нь бол Зүгээр зайлцгаал да. Яах гэж. Энд чи ганцаараа амьдрмаар байл наачаа яга зарвал явал та. Чам шиг подкаст хийх явал та. Яах гэд бидрийг төлөөлөн мөлөөлнө гэж олон долоо Монголд жонголтчоод одоо гараад уйлаад байгаа. Гэхдээ чадахгүй юм бол одоо чадахгүй гэж буугаад уйлаад байгаа. Би хаа өвдөд энэ гэдээ үнцэн хуулийн цэцтэй хандаад буух хэрэгтэй байхгүй. Тэгвэл тэгэл ингээл лаг шавар таглаа болчвол насаараа мөнгөрүүлтэй тэнд ингээл уйлаал унжаал те яг миний өмнөөс амьдраад тэнд очиод хүн хүчээр суулгацсан юм шиг юм байж болохгүй шүү дээ. Муухай шүү дээ. Наад 50 хүн миний ард байлаа шилжиж ивэл би өсөө бууралтал гэдэг шиг чөнгөө дундуртал гэдэг шиг те яд дундалтгүй маа гэхэд ядаад би үнэж явах байсан. Ядаад би үнэж явах байсан. Нөө салхин хайчих юм дээ. Хүний нэг их орон гэдэг нэг юм биш те. Би айгуу тийм нөгөө нэг юм Монгол үндэсний бахархал юм би та нарт итгэж байгаа голчлтгаа юу гэж та нарт сэлэм өгөөд автомат өгөөгүй дорон өгөөгүйсэн ч гэсэн та нар бидний өмнөөс алдсан шүү гэж гарах хүмүүс байхгүй. Та нар нэг юм ген байгаа шүү дээ. Ямар ч монгол хүн бол ямар ч альч улсын 30 залуу бол ингэ. Би бүр тэрэнд яад ч юм бэ итгэдэг. Бид нар юм цөөхөлээ мөхөлээ юм ядаа буураа мураа. Бид амар өөр хүмүүс. Тэс өөр аквариумд үлдсэн 3.6 сая хүмүүс байхгүй. Тэгээ ийм том өв тэгчдийн одоо сонгогдож гарч ирсэн шил хитмэл ус төрчд нь ядаа 5,000 хүний 5,000 хүнтэй жижиг сумыг бодож чадахгүй байгаад л гайхдаг. яг үн одоо нөгөө дөрөв хэлдэг нөгөө итгэлцэл гээл итгэл найдвар гэдэг юм байж л тэнд нэг хүн ингээд харчдаг л. Амар хэцүү. Би бүр ингээд заримдаа бол гутардаг. Гэтэ яг ингээд яг тэ бидний төлөөлөлгээд тэнгууд бид нар өөрсдөө л харж байгаа. Яг энийг одоо энэ 126 гишүүнээр гэх тус төрийг ингээд би өөрөө ингээд яг хулдуур сонирхдаг учраас ингээд харахад бидний байгаа зэрэг л тэр шүү дээ. Бид нар дундаасаа нөө сонгоод аваачсан чинь нөгөө идчих гарчиж байгаа юм чи. Бид нар тийм л төвшний байна гэсэн үг байхгүй юу? Дийлэх олонх нь. Одоо нөгөө жагсаалт гэдэг нэг юм байна. Тий. Одоо мэдхгүй одоо мань хоёр ч одоо энэ улс төрийн юу мэдхүүтэйг мань хоёр ч карангу өгөх мөнгөгүй хүмүүст бол тэнд улс төрд бол нэг лобби мобиг нь хийж чадахгүй чад дунд нь алуулж хуулаад тэгээд одоо тэгээд дуусхал. Тийм болохоор тийм юм солхон шиг л ажил амьдралаа бодоод гол нь буруу зүйн юуны тулд энэ 99% нь 98% нь Монголоос намайг үздэг байхгүй. Гэхдээ үздэг чинь дагагч нь одоо ингээд 407,000 хүн намайг 8,000 ч л хүн Facebook дээр дагаж байдаг. Facebook сонирхоод дашбордоо хараад намайг ер нь хаанаас хүн үздэг болоо бас ганц нэг Вьетнам явж явах үедээ бас айжтай ч тийм үстэй. Тэгээд тэр чинь худалдаа тавьчих юм л 7 хоногор. Тийм шиг үлээ тий. Тэгээ үзсэн чинь минийх 98% нь Монголиа байгаа байхгүй. Тэгээ хотуудыг харангууд Улаанбаатар бүр 99%. Байж байгаа байхгүй. Итлээд Улаанбаатар надад авах санаж байгаа. Ус төрч байсан бол бодож шүү дээ ч тийм үү. Тэгээд ус төрч биш ч гэсэндээ энэ бол надад өгч байгаа нөгөө нэг намайг ингээд аялтан дагаал одоо тэнэглэх хитэн минь хөхүүлэн дэмжээд байгаа гэсэн үг ш. Зөвөр энэ хүмүүсийн нүд чих нь ядаж нэг хэвлэл мэдээллийн аных нь буруу явуулаад байгаа юм. Би өөрийнхөө харж байгаа. Би ч уул нь олон улсын худалдаа банк санхүүч мэрэгчлээ. Уул нь санхүүгээрээ олон улсын зэрэгтэй хүн. Тэгээд нэг иймэрхүү төрлийн имийг бол анализ хийгээд нэг биччих хэмжээнэ л гэж би өөрийгөө боддгийн. Тэгээд нэг зөвч вэ буруу ч вэ тэр нэг жижигхэн бичсэн юм нь хүрэх ёстой хүндээ хүрээсэй л гэж бодож бичдэг байхгүй. Түүнээс би улс төрд орохгүй шүү дээ. Нэр тэрийг асуучсан. Сая мэрэгчлээ ярьсан чи Америк төгссөн. Тийм тэгэхээр энэ мэрэгжил за яг одоо хэрэг болж байгаа юу гэж асуугаар тэнийг хэрэг болж байгаа. Гэхдээ одоо чинь энүүгээрээ бүр мэрэгшүүлээд ажиллах гэдэг ч юм уу ийм зүйл бол одоо байхгүй болчихлоо шүү дээ. Одоо гэхдээ би худалдааны бизнес хийж байгаа. Тэгээ докторант. Тэгээ баг мөсөөс хөгж ах шиг нөгөө хичээл мичээлээ хийхгүй. Ийм бил авсан шүү дээ. Чонгод хойлоо шүү гэдэг нөгөө групп дийсэн. Тэгээ докторант оюутан болсон. Тэгээд ямар ч ихний нэг жилдээ суугаад тэгээд төрж мөрөөд тэгээд бол чөлөөгөөч зүйлд авахгүй бүр цайрчдаг шүү дээ. Тэгээд доктороо хийж амжааг байна. Одоо манай мэрэгжлийн багш Батнасан багш гэдэг айгу мундаг профессор хүмүүс аа. Тэгээд мөст би доктор хамгаалч зүгээр ч хар гэд ороод ямар ч гэсэн гэтээ бараг өгсөн байгаа. Имэйлээс хариу өгөөг.
доктор хамгаалах юмсан гэж их бодож байгаа цаг замж болохгүй. Тэгээ худалдааны мэрэгчлэлтэй учраас олон улсын худалдаагаараа худалдааны бизнесээ л хийж мэрэгчлэрээ л ажиллаж байгаа. Тэгээ сурсан юм хүнд өстө хэрэг болт юм байна дотор шиг. Аавынхаа бизнесийн үргэлжлэлийг ингээл хийгээл аваа явж гин. Тэгэл болдог юм байна. Тэгэд яг энэ миний мэрэгжил өөрөө намайг улс төр туртаа болгоцсон байхгүй юу? Америкээс төгсөж ирээд би чинь олон улсын хөрөнгө оруулалтын банкнд брокер хийжсэн шүү дээ. Тэгээ миний vice president бол миний дэд ерөнхийлөгч одоогийн улсын хурлын одоо гишүүн Батнарам лагч миний vice president байсан байхгүй юу? Яг MICC байхад. Тэгээ би чинь брокероор ажилд ороод одоо яг энэ хөрөнгөний зах зээл дээр байгаа энэ ухаан удаг яригадаад байгаа энэ ухаан удыг чинь би бүршигддэг байлаа. MMS 972 хувьцаад Хонконг MMC 972 Хонконгийн зах зээл дээр гарсан ухаан удаг тэгэл одоо энэ Kara Minerals яасан хийсэн гэл бүхэл одоо Торонто болон Хонконгийн хөрөнгөний бирж дээр гарчсан бүх хувьцааны хөрөнгө оруулалтын PIP бол IPO-ны санхүүжилтэн дээр ажиллаж байсан туршлагатай байхгүй би ч болно. Санхүүгийн өндөр туршлагатай. Тэгэд энэ үеэс ахуулаад би брокер ах чинь олон улсын зах зээл дээр гарсан одоо Rio Tinto-гийн хувьцаа тий ноёдлогын хувьцаа энэ Анхой Mines гэж байсан тэр үедээ. Тэгэд энэ бүх хувьцааны савлгаа 76 хуучин 76 гишүүдийн хэлж байгаа тэр питчнээс хамааралтай. Канапа дараал өстө хуцаж байлаа шүү дээ нөгөө чинь. Өглөө шөнө Торонтогийн зах зээл Нью-Йорк онгонгод шууд ундаг. Тэр үед чинь бид чинь брокер байгаа юм чинь арилжааны брокер юм чинь мэдээж тэр хувьцааны санхүүжилт хийсэн хөрөнгө оруулагчтай ярина брокерууд өдөр ийм чуулганы хуралдаанаар ийм болсон засгийн газрын хуралдаанаар ийм болсон энэ унж магадгүй энэ өсөж магадгүй гэд одоо та татах уу яах уу коло хийх үү яах уу гэд ингээд бүх хүмүүстэй ярина. Тэгээ тийм болохоор би заавал репорт телевизийн мэдээ үзнэ дахиад дээрэс нь улс төрийн мэдээ сонирхдаг болсон байхгүй. Тэгжээч нөгөө нэг итгэж тэр хөрөнгө оруулалтаа хийсэн хүмүүсийн чинь мөнгийг барьж үлдэнэ гэсэн. Өсгөж үржүүлж эсвэл унахаас нь алтахаас нь хамгаалж өгнө шүү дээ. Тэгээд улс төрийн мэдээ сонссоор байгаад энд чинь живчихгүй юу? Тэгээ юм болцсон шүү дээ. Пост гэдэг. Тэгээ одоо энэ улс төрийн чинь сонирхдаг болсон шүү дээ. Тэгээ эн чинь бид нар чинь нөгөө амар гоё үе байсан. Тэг ингээд Central Tower 9 дахь манай офис гэдэг. Central Tower бол Улаанбаатар хотын хамгийн гоё офис. Доор Louis Vuitton-тай, Zagna-тай, Vertu-тай, Burberry-тай дэлхийн бүх брэндүүд орж ирсэн. Эдийн засаг чинь ингээд бүр 17.8, 17.4 хүртэл өсдөг. Мөн сард $7,000 аваад ийм дэлбэлдэг байсан үе ш. Жохон 2010 он тий. Дэлбэлдэг байсан үе ш. Тэгэхэд чинь тэр үед эдийн засаг амар гоё байсан. Тэгэд яаж унахыг мэддэг. Унал төсөлтийн мэднэ. Одоогийн нэрц 5-7 ногдол ашигны хувьцаа 1072 хувьцаа чамд орж байгаа үстэй ашиг. Хөтгөж байж л дээ. Тэгээ орж байгаа. Тэр чинь би ингээд одоо олон нийтэд анх 1072 хувьцааны одоо дансыг хэрхэн нээх вэ? 1072 хувьцааны 957 хувьцааны ногдол ашиг гэдэг юм хүн болгонд орох юм аа гэд энэ бүх хөрөнгөний зах зээлийн талаарх мэдээллийг одоо эдийн засгийн юу лээ? Хөрөнгөний зах зээл нэвтрүүлэхээр их телевизээр 2 жил танилцуулж арт түмэнд ингэж ярьж өгдөг байсан байхгүй нэг хөтлөгч нэг л зочин брокероор очиж. Тэгээ тэрнийхэн үр шимийг тэр үед би хөрөнгөний зах зээлд хийсэн бас энэ устаа хийсэн үр шимээр та нар бас нэг хаяа нэг 60 цаасмаас болоод байгаа ч тийм. Тэр наасмаас ч одоо нэгт энэ хөрөнгөний зах зээлийн талаарх ойлголт тэр үед Bloomberg-ч Монголд орж ирээгүй байсан их телевизээр гараад энэ хөрөнгөний зах зээлийн талаарх мэдээллийг арт түмэнд олгодог байсан байхгүй. Тэгээд ингээд үүнээс хойш улс төр гэдэг юмд дуртай болчихгүй нүү аддикт ажилласан бол. Сэн мэн үү? Байна шүү. Гэснээр сая нэг гэр бүл эцгийн одоо бизнесийг үргэлжлүүлээ явж байгаа гэдэг юм ярьсан те. Нэр энэ талаар бас сонирхуулаад ярил. Гэр бүлийн бизнес юу байсан тэр эцэг их те. Манай авч нь одоо худалдааны бизнесээр Монголд хамгийн том бөөний төвтэй байсан байхгүй юу? Корпус төрж ирдэг. Ямар юм гэсэн бэ? Материал юм гэсэн корпус. Одоо Siptrade гэдэг Оросоос анхны хамгийн томоохон худалдаа одоо энэ баг 8 жижигхэн байхад гэдэг шиг юм шүү дээ. Тийм. Тэгэд бөөний төвүүд одоо аав айгүй их нүү хошоо явна, герман явна, идэж явах хүнсний бүтээгдэхүүн гэлдэг тэр үед ганцхан 8-аас эхэлсэн. Манай өөрөө Украинд барилгын инженер мэрэгжил боловсрол эзэмшсэн. Тэгээ барилгын инженерээр ажиллаж байгаад нийгэм солигдох үед ганцхан одоо 8-нд орсон байдаг байхгүй. Тэгээ ганцхан 8-аасаа тэгэл мэдээж ингээд нэг Европоос машин жишээ бүгд яг нэг илдэж бэлдээл таргамаар илдээл явдаг. Тийм л бизнесмен байсан. Тэгээд аав бол яг хамгийн том бөөний төв Siptrade гэдэг компани байсан баг манай. Тэгээд бөөний төвийнх нь яг тэр замналаар худалдааны бизнесийн замналаар намайг ч бас их дэмжсэн.
Тэгээ манай ээж болохоор Лора Пиана Монголиагийн одоо үлрийн дараагаар 20 жил ажилласан. Одоо дэлхийн хамгийн алдартай luxury brand-ийн одоо Монгол дахь үлрийн дарга захирлаар ажилласан гэдэг чинь тэгээ тэтгэвртэй гараад одоо 3 дахь жил рүү орж байна. Манай Чидара брендийн үнцэн хөрөнгө оруулагчаар явдаг. Ээж бол гайхалтай үндсэн хөрөнгө оруулагч. Миний хөрөнгө оруулагчтай би хөрөнгө оруулагч ихтгэл найдварыг алдаагүй амар сайн явж байгаа. Тэгээд тэтгэвртэй гараад яг ингээд миний хөө ингүүл яд юм бэ тэгвэл яд юм бэ гэж. Ер нь миний ээж хоёр л намайг амар support хийдэг хүмүүс. Одоо ээж маань амьд сэрүүн сайхан ингээд 3 жил тэтгэвртэй гарсан байж байна. Тэгээ ээжийн мэрэгжил болохоор ноолор носны инженер мэрэгжилтэй, технологич мэрэгжилтэй. Тэгээд одоо Лора Пианаг мэдхгүй хүн байхаа болчлоо. Лора Пиана Монголиа бол LVMH-ийн охин компани. Монгол дахь үйлдвэрийн бол 2000 намайг Америкс төгсөж ирсний дараа 2011 онд худалдаад авсан. Тэгээ Италиас шууд LVMH-с одоо юутай удирдлагатай тийм компани баггүй юм гэж. Тэгээд одоо ингээл чим үйцэн юм бийсэн хэр би аавч хороор өнгөрмөр санагдав. Би хоос айл хөвгт байгаагүй. Манай аавч хор цэвэр хөдөлмөрч бизнес хийдэг. Proudly ярьж штэ гэдэг шиг тий. Дэлхийн байгууллагт дэлхийн шилдэг топ номер 1 тэр бомтны компани үйлдвэрийн дараагаар ингээд насаар ажиллаж исэн. Миний аав бол Монголын бас манай ээж ч гэсэн надтай нэг ярьсан хөтэлжсэн. Анхны том бөөний төвийн захирал хийж байсан. Бол тийм. Түүнээс би одоо ингээл адилхан хоёлоо түрүүн талхмааслаас ихсэрч идэгчсэн аим томордож болохгүй. Зүгээр болцсон факт нь энэ. Гэхдээ би хизээч юу гэдэм бусад айлын хулгайч айлын хүүхдүүд шиг миний аав мөнгөтэй шүү. Чиний аав ийм шүү гэж би хизээч. Одоо шоу оф хийж үзэг. Би зүгээр л яг л ингээл хөөрхөн. Яг л юм лээс. Яг л тиймэр л амьдарч байгаа. Энэ ярилцлагаас энэ подкастаас магадгүй зарим нэг нь амьдралын замнал нүүр бардам байна гэдэг юу гэдгийг магадгүй анхаарч мэдэж авсан байх. Сая магадгүй эцэг эхээ өөртөө ярихад бодсон байх. Тэгэхээр бидний ч гэсэн үр хүүхдүүд магадгүй ирээдүйд өөрийн чинь ингэж бахархаж ярих бахархал нь байгаарэ гэж би бас үзэж байгаа хүмүүстээ бас хэлмээр байна. Ямар гоё. Тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгээ ингээд хоёлаа дуусгая. Дуусгаас өмнө ерөнхийдөө цаг хугацаа гэдэг зүйл маань магадгүй 30 гаруй бүр илүү хүчтэй хүмүүс мэдэрдэг болж иж магадгүй эргэж ер нь ирэхгүй. Бүгд л ингээл нэг урссан бол тэр чигээр урсдаг. Кассет чи буцахгүй гэдэг шиг те. Энэ дээр өнгөрч байгаа цаг хугацааны талаар за мөн өнгөрсөнтэйгөө одоо мөн итгэл найдвар гэдэг талаар хоёлаа бас нэг бодол санаа болцоо. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө дөө. Тий. Би одоо ингэж харахаар чи үнэхэр хөөрхөн байсан гэл надад дандаа ангил хэлдэг. Чи үнэхээр байсан гэдэг үү? Тийм хөөрхөн гой бүсгүй гэл дандаа хэлдэг. Тэгээ ингэ бодохоор одоо энэ нөө сошиал ертөнц айгүй их ингээл нөө чи тааш ингээл нүрээ хэдэн жил нэг удаа дарахтаа энийг л уулзалцдаг ийм харилцаа амар хомс болсон болохоор ялангуяа энэ залуучуудыг ялангуяа охид бүсгүйчүүдийг хуурамч ертөнцид битээ хууртаач. Та нар дандаа хууртаж амьдарч байгаа. Би ч гэсэн хууртаж амьдарсан. Одоо ч их амьдрах байгаа бид нар. Тэгээ энэ хуурамч ертөнцтэй битгий өөрийгөө харьцуулаач л гэж одоо хэлэх ёстой байна гэж байна. Сэтгэлээ хуурамч зүйлээр одоо хуурч өөрийгөө нөгөө даун болгочлохгүй гэдэг ч юм уу. Арга цаагаад байгаа байхгүй юу? Тийм арга цаагаал тийм. Зүгээр ингээд дараа нь хуримтлагдах бах тийм. Тэр хүмүүс чи идж байгаа гой хоолой уйлж байгаач стори хийсэн байж болно шүү дээ. Хамгийн амжигтай л тэр байхгүй. Тэгээд хүн болгон зовлонтой. Хүн болгоны зовлон мэдрэх гээд ах шаардлага байхгүй. Гэхдээ зүгээр яг энэ байгаа цаг тухайн үедээ чи өөртөө жоохон ч гэсэн анхаарал тавиад урд нь яагаад ингэж хөөрхөн байсан бэ? Яагаад ухаантай байсан бэ? Яагаад би энэ чадчихшин мундаг шүү гэдэг үг хүнээс сонсгож горддог байсан болоо гэж би боддог. Fuck it. Tell yourself баггүй чи зүгээр өөртөө наадгүй хэл. Чи хөөрхөн байна. Ямар хөөрх юм бэ? Йоо ямар гой цэллүүт вэ баг заяа. Нэр ингэсэн. Чи ийм байсан ч хөөрхөн. Чи чадна. Чи чадцаарч байх болно гэдэг энэ урмыг далд хумсартаа өөртөө заавал хийж өсөөл гэж байна. Эргээд харсаж байгаа энэ одоо юу гэдэг амьдралын малтан оноотой замналда харамсаж өнгөрүүлэх шиг том байхгүй байхгүй. Тэгэхээр тэр алдааг би харамсал гэж хизээж битгий бодосоо гэж бодог. Хайр дурлал дээр ч амьдрал дээр ч гэсэндээ ёо амар гоё байсан гэд эрэг талаас нь бодоод сөрөг талаас нь нэлий болоо юм шиг заримдаа бодно шүү дээ. Тэгэхээр тэр алдаа гэж бодчихсон зүйл хүртэл аюу гоё зүйл байсан юм байна штэ гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Оо shit тэр үед ингэсэн бол яах вэ гэх ингээд бодно. Тэгэхээр юунд ч битгий харамсан. Бас хинт ч битгий таалагдаж чи. Угаасаа чи таалагдахгүй хүмүүст гол нь чи өөртөө таалагдав. Өөртөө итэг. Тий.
Тэгэл тэгэл аанда амьдрал амар аз жаргалтай хөнгөн болчтой юм л. Энэ намайг юу гэж бодох бол би одоо Эли Валаа юм ярьц одоо нэг YouTube-ийн чинь доор орж ирлаа гэл муул холоо гэж би имзгэлж бодож тийм хүлээлттэй байгаа. Тэ who cares. Эцэн дүнд. Who cares. Бодож байгаатанд баярлалаа гэж хэлэх юм да. Яг л тэр хүн чинь намайг хумхын тоос болохоос өмнө намайг байгааг мэдрүүлж надтай хамт нэг хэдэн минут ч гэсэндээ дуу хоолой мөн чамд байгаа энэ ирэх комментиг бүтэн хэрэгэл. Тий. Аав үнэ. Даатагаа дуусгасан коммент бичээрэй. Коммент бичтэй. Чамд коммент ирэх нь чамд коммент л байгаа. Бас харамж ганцхан коммент л байгаа гэдэг. Тэ маш сайхан байлаа. Тэгээд миний хувьд ч гэсэн ер нь бол тэгээд амьдарч байгаа энэ зүйлдээ бас бодвоштай өр хүүхэд бүх юм хармаар юу бодож явах хэрэгтэй юм байна гэдгийг цэцгээс бас харлаа. Тэгээд proudly өөрөөрөө бахархаж өөрөөдөө итгэж амьдраарай. Баярлалаа та бүхэнд урилга хүлээж авсан маш их баярлалаа. Маш баярлалаа. Баярлалаа тэгшээ. Рек дарсан шүү чи. Хөрх шүү. Тэгшэг дагаарай. Амитраад. Тэгвэл өөрийнхөө Instagram-ыг явуулчих. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.